За энэ бол ABBA-гийн Happy New Year гэдэг дуу. Бидний дуртай дуунуудаас шинэ жилийн тухай бараг ганц дуу гэж хэлж болно. За нэг Шотландын нэг дуу байгаа. Тэгээ бусд нь бол бүгдээрээ Christmas-ийн дуунууд байдаг. Та яг ямар дууг сонсож байна? Өнөөдөр бид нар бүх цаг үеийн шилдэг, за бүх чартуудыг тэргүүлж байсан топ 5 дуу та бүхэндээ танилцуулахаар бэлтгэлээ. Жигсаалтын 5 дугаарт Домогт Brenda Lee-гийн Rocking Around the Christmas Tree оржээ. Энэ дууг анх 1958 онд бичүүлсэн гэхэд итгэмээргүй байгаа биз? 2008 онд буюу дууны 50 жилийн ойгоор гэхэд дэлхийд даяар 15 сая гаруй хувь борлуулагдсан. 2019 онд Грэммийн алдрын танхимд мөнхөрсөн жинхэнэ сонгодог бүтээл. Харин 4-р Уэльс дуучин Shakin' Stevens-ийн Merry Christmas Everyone дуу бичиглэжээ. Энэ дуу 1985 онд Их Британийн чартыг тэргүүлж тухайн жилийнхээ зул сарын номер 1 дуу болж байсан түүхтэй. Тэр цагаас хойш баярын цуглуулга бүрд багтаж жил бүрийн зул сараар ихшгэлсээр байна. Бидний жигсаалтын 3 дугаарт The Pog хамтлаг болон Christy McCall нарын хамтарсан Fairy Tale of New York дуу орж байна. Энэ бол жирийн нэг поп дуу биш. Ирландын ардын хэм маягтай эрэгтэй эмэгтэй хоёр дүрийн харилцан яриа бүхий баллад дуу юм. Анх 1987 онд цацагдсан энэ бүтээл гуниг болон баярын урамсгалыг төгс хослуулсан гэдгээрээ алдартай. За энэ та бүхэн танилцуулж байгаа жигсаалт бол UK Singles Chart буюу Английн чартын шилдэг дуунуудыг та бүхэн танилцуулж байгаа. За энэ жигсаалтыг жишээ болгож авсан учир нь энэ бол Европод төгсөн дуунуудын жигсаалтууд юм. За тэгвэл бас Billboard-ийн чарт гэж бий. За энд шилдэг дуунууд бас ордог. Борлуулалтаараа тэргүүлж байгаа Америк нэгдсэн улсад тэргүүлж байгаа дуунууд бас энд ор. За энэ хоёр жигсаалтыг тэргүүлсэн дуу бол Mariah Carey-гийн All I Want for Christmas Is You гэдэг дуу байдаг. Энд дурдахгүй өнгөрч болохгүй нэг дуу бол Crosby-гийн дуулсан White Christmas гэж дуу байна. Billboard-ийн Singles Chart-д 5 дугаар байранд жагсдаг. За энэ дууг Frank Sinatra, Elvis Presley, Gwen Stefani гэдэг олон дуучид каверлуулсан байдаг юм а. Дид байр буюу 2 дугаарт Wham хамтлагийн Last Christmas. Нэгэн сонирхолтой баримт хэлэхэд хамтлагийн гишүүн George Michael энэ дуу ганцхан өөрийнхөө нэрээр бичүүлээд зогсоогүй. Дууны бүх хөгжмийг өөрөө тоглож продюсерлсан юм а. Харин хамтрагч Andrew Rick гэлэн дууг бүтээхэд оролцоогүй гэдэг. За ингээд бүх цаг үеийн номер 1 зул сарын дуу бол мэдээж Mariah Carey All I Want for Christmas Is You. 1994 онд гарсан энэ дуу хонхны жингэнэх чимээ синтезатор хосолсон хурдан хэмнэлтэй хайрын дуу. Шүүмжлэгч дүүнийг орчин үеийн баярын цөөн хідэн стандарт болсон дуунуудын нэг гэж өндрөөр үнэлдэг. Зул сар төгөөрөл хаа сайгүй ихшгэлдэг жинхэнэ баярын сүр дуу да. Харин таны хувьд шинэ жилийн хамгийн гоё дуу нь аль нь вэ? Сэтгэл хэсэг та дуртай дуугаа оруулаарай. Танд шинэ оны мэнд хүргэе. Дараагийн эмчилгээр уулзцгаая.